Зохиолч Бидрийн баяр сайхан эртний явдал өгүүлэг. Арын хар мод шиг сайхан ир явсан юм да манай Балбар. Цог золбоо нь магнайд нь гэрэлтсэн түүний явдал суудал дунд олон ч хүүхэн үргэцсэн. Өөрснөө гүйж ирж зуурхан амраглаад хагцахтаа зүрхэндээ цус шүүрэх гүн шарахтай хоцорсон олон. Нял хүүхдээ нөхөртөө хайчихад Балбарыг дагаад хот хүрээ сэлгүүцсэн сар болоод харж явсан хүүхэн ч бий. Яй гэхв Балбар гэж ийм нэгэн хүүхний тэнгэртэй ч гэхүү ир. Өөрөө өдөж хоргоох юм бол ямар ч хүүхэн нэг хэсэгтээ мансуурч толгой нь эргдэг. Балбар үүндээ бардам ихэрхэг байсан цаг бий. Цэргээс ирсэн залуу нэг хэсэг бужигнуулж айлын охид чарлуулж арх сархтад дэвэрч нохой шуугуулж зодоон цохионч хийж баахан сагж байгаад намждаг. Удалгүй хүн төрхөмдөө орж авгаа авч амьдралын мөр хөөдөг. Түүний адил Балбар охид хүүхнүүдийн зүрх сэтгэлд хорхой хүргэм гой нэр байж нас 30 гараад ирэхин үед явдал суудал нь төвширч өөрөөсөө үе мултарсан залуу охин авч сууснаар үлгэр амар сайхандаа жаргалаа. Нэгэн үе Балбарт эхнэрээ алдаж сэтгэлийн хулгайлуулж явсан эрчүүд арх ууж хорслоон тайлхтаа. За чи Балбарыг дагсан жингэрийн нохтын дунд сүүлээ шаргнуулан яаж явлаа? Зүрхэнд минь хутга шаахаас цаагуур сэтгэлийг минь урж цээжний мах барж байлуу. Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй. Бурамтгны чинь үзүүрт миний гар байгаа шүү. Ойлгов уу? Гэж агсамнан нус нулимсыг гойжуулж цус нүжтэй нь хутгах энүүхэнд байж. Арх хорсол хоёртоо ухаанаа ууж дууссан эрчүүд нэг өдөр сэргэхдээ хэдэн хүүхдийнхээ бүлтэлдсэн өрөвдөлтэй хар нүд харагдахад жолоогоо татаж амьдрал ахуйгаан өөд татаж эхэлдэг байлаа. Тэгэвч эхнэрийнхээ айж бүлтэлцэх харцны бүр гүнд Балбарын асаагаад орхисон цучлыг олж үзмэгц тэчяадан бахарддаг. Хөмхийгөө цус шүүртэл зууж 10 хурууга үеийн мултартал ножигнуулан байдаг болжээ. 18-тай сэвгэр олж өвөртөлсөн Балбар тоохи сууж хүн шиг амьдарч эхэллээ. Хаяахан зүү зэрэглээ шиг юм бодолд нь орж ирэхэд би энэ хүүхнүүд гэдэг мөнч зойлгийн бүх зүрхтэй олсон шүү. Хөх алга болтлоо балбуулчаад доглон нулимстай юм гүүгээд ирдгсэн гэсэн ихэрхүү юм бодлоо. Суу зайл бадарсан Балбарын нүдний доогуур хялгасан нарийн үрчлээ сууж шанаанд нь үл мэдгхэн буурал орж явсан ч Балбар мөн чанараа алдаагүй. Өнөх цуутай Балбар хэвээр байсаар атал нэр төрийн 3 үед нь гутаамаар муухай юм болжээ. Тэдний суманд ширвэ хар сагалтай булчин шүрмсэн зангирсан залуухан хар мод шиг чирэг шулуун зада ер нь тулгай зан шиг ир морилжээ. Айлын авгай хүүхэн 18-тай хонгор охидын адал явдалд цэг тавьж баймай чинь олж авсан эхнэр нь тэр сайхан эрийг дагаад гайнарч өгчээ. Эхнэрээ маллаж чадахгүй мөн нусгай банд байсан бол тиймч сүртэй зүйл биш л дээ. Балбар бол уг нь Балбар шүү дээ. Юун эхнэрээ хүнд алдаад өгөр царайлж өвдгөөн тэрч хэвтэх. Балбараас өөр хүн байсан бол сэтгэл санаагаар үхэж орж гарсан бүхэнд зовлонгоо тоочж суух байсан биз. Манер тэгж арайж хойш сууж доош малтахааргүй гуниггүй эр тул гадна талдаа сүрхий өнгөлөг хэвээр л байлаа. Нэгэн үе Балбарт эхнэрээ тавьж туучгаад сүнж явсан эрчүүд хийх ажилтай болж
За, хангар минь. Хүний юм хулгайлах ямар байна да? Өөрийнхөөгөө алдах бүрч муухай биз, тийм үү? Хаа? Манай балбар тэр бүхэнд өвдөхгүй. Энэ үний зүрхний оронд чинь адга хэртэй хар чулуу байгаа юм чинь. Захгүй байлгүй дээ. Чулуу байсан бол яалаа гэж аваал эртээ авгаа хүүхнүүд энэ үний хойноос шагаага мултарталгүй байж. Наадхи чинь төрхт нь угаахта домч авгаа шившлэг хийж гисэн юм аа. Хай? Тийм үү? Үгүй юм гайя. Тийм гэмдээ, тийм гэм. Дандаа даам гарч байна гэж юу байх вэ? Хорвоо гэдэг өгснөө авч өгөө аваагаан тэнцүүлж байдаг нь жам юм чинь. Хөрхи муу балбар минь. Ийм нартай сайхан өдөр бас ирдгийм байжээ. Бодоо чамайг гуйлагчин. Аль эсвэл архичин болж тамдандаа шээж тамтгаан цайхыг үзвэл амьдралд хоргодоод байх юм алгаа. Балбар гэж хүрлээр цодгчсан аятай үнэн дүнчгэр. Царай нь хувьсгийж мөн гэж байрц алдсангүй шарлахж хорлохож үг сорсон чгүй. За яах вэ? Цагийн юм цагтаа сайхан гэж юм. Өдөр хоног тэмэнжингийн цуваа шиг алгуур аажимхан боловч нэгнээ бурантгаар хөтлөн улирсаар 2 оныг үдлээ. Нэг өглөө эхнэр нь ороод ирсэнд балбар баярлан хашгирсанчгүй, уурлаж цамсанчгүй. Эрчүүд сахал дороо мушилзж нэгэн цагт балбарыг дагж эрээгийн алдан нүгэл хурааж явсан хүүхнүүд хэл аман билүүдж байлаа. Энэ одоо ямар нүрээрээ эргэж ирдэг байна. Ичих нүрэндээ элэг наасан амтэн. Хөөрхи муу балбар. Энэ 2 жил шар махтайгаа хатсан да. Хатхаар барах уу? Цугтаа нүгэл хурааж явсан юм болохоор харахаас өрөвдөд байсан. Манай хар байсан бол өдийдж мөчийн санжуулан да. Балбар тэхгүй. Цаадгач нь өөр хүн. Эр хүн шиг эр хүн. Бүсгүй хүний зүрхэнд ассан хайрын гал угаасаа ийм нөөлөг халуун ууч зөөлөн байдаг ажим. Балбарт жолоогоо алдаж цулбуураа тавьж үннээ алдаж явсан хүүхнүүд ч хэнэнч тэр хэр халдаасангүй. Амьдралаа гэдэг далаа шиг юм да. Баян чим зах хязгааргүй чим. Барьц алдмаар зүгээр л гүндээ үүж орхимоор аймаар юм. Ямар ч жаатай аавын хүү амьдралын хөлөг дээр шатрын хүү нүүх шиг нүүх суух идэх урагшлах нь хэмжээ тайм. Хар цагаан алгалсан 64 нүүдэл дундал тэлчилнэ. Хоншоор тойхон байж гэмээн бэрс гарвал амьдралыг туулаад гарчээ гэж үнэлж болно. Тэгвч бэрс гарах хүү хэд билээ? Эрийтэл өрсөн 8 хүнээс ганцхан л бэрс гарвал дээдийн заяа тэр. Түүн лүгэ тэр хонхорт цаг хугацааны үлдэрхийг элээсэн эрчүүдээс балбар шиг тууштай давшиж бэрс идэж бэрс гарсан хүү байсангүй. Энэ тухай хойно өгүүлсэв. Сүнжидмаа эргээд ирлээ. Хэрэг дуртай олон амтэн чих тавьж эрчүүд сүнжидмаагийн мууд дурлаж байлаа. За балбарч хонзонгоо авсан шиг авна да. Тартагт нь тултал талхиад гудамжинд хөөж гаргах болов уу? Өмссөн хувцастай нь төрхөмд нь хүргэж өгөх болов уу? Хайрынч хүн хөөрхий эрийн боол гэрийн зарц болж өөдийн нар үзэхгүй хорвоог туулах уу? Сайн юм яавч дуулахгүй. Хатуу чанга балбарын гараас мөч бүрэн сална гэдэг санахын хэрэггүй. Би байсан болч уурын муухгаар хүн алчгаа шоронгийн хадаас болох байх та гэж хэн нэгэн хэллээ. Уг нь дэйхэн үед манер балбарт авгаагаан урвуулж алдаж хаад цалгийн жингэрийг яайдаа байц гэхдээ салах тухай биш
алах тухай бодож байсан нүгэлтэйч хийдими хэмхэртэл нүдхээс хэтрээгүй юм да. Шар нар бор хоногийг гэж хилээж Сүнжидмаагийн мууг үзэх гэж хүлээсэн авч балбарын гэрээс уйлаан майлаан зодоон цохион хагарч бутарсан аяг шаазангийн хангинаж янгинсан дуу чимээ гарсангүй. Уурам нь хугарч ууц нуруугаар нь шархирдаг болсон эрчүүд хин муу балбарыг ч надаа ховоо шүрмстэй бүр эрийн хуух гэж бодсон чинь зуурсан гурил шиг нялцгай эр шивдээ гэцгээсэн аваа. Яахавд амьдрал үргэлжилж өтөлх нь өтлөж үхэх нь үхэж хорогдсоор 20 жил лавтай үлрэн оджээ. Балбар хэдий тоотойхон зандарч харцаа ширүүлдэг байсан ч эмэгтэй хүний гоо үзэсгэлэн цэцгийн настай байдаг болоод тэр виз Сүнжидмаа балбартай яг зэрэгцэн өтөлж тэдний явдлыг мэдэхгүй хүн завж Сүнжидмаа ганц нэг ихч билүү гэж хэлэхэр болсон билээ. Ямар шийтгэл, ямар зовлон гай хар толгой дээр нь хуралдаж хизээ бууж ирэх болоо гэж далтарч гүн шөнийн нойрондоо хүртэл балбарт багал зурдуулж байна гэж хар даран зүүдэлдгүйсэн бол ингэж лойж ийм амархан өтлмөөргүй хүүхэн байсан да. Дөнгөж 40 гарсан Сүнжидмаа уг нь толиотой бол толиотой. Үр хүүхэд олгодч оройтохгүй нас шүү дээ. Балбар маань ухаантай, уужуу сэтгэлтэй, ууч зөөлөн эр хүн гэж ханьцуудаа залбирч байвч сэтгэлийн гүнд нь нэг л завөр 20 жил хурглаа. Инээд хөөр айл зан дөрвөлжин бурам шиг Сүнжидмаагийн хамаг эрчим хүчийг балбарс орчихсан юм уу? Эсвэл түүнийг дотроос нь мэрэх айдсын хэвэн ирвэхээ хөндөлөөд идчихсэн үү гэдгийг нэг хоромж мэлмит завчилгүй харж байсан бурхан болгох буй заа. Сүнжидмаа хүүхэд тээж үзээгүй зөөлөн цагаан хэвлээ илж хөнжилтөө гашуудан эр нөхрөө хуурч нүгэл хураасны минь бурхан уучлсангүй гэж гашуун нулимсаа унгана. Балбар энэ цагийг 20 жил хүлээсэн билээ. Сүнжидмаагийн чихэнд дэл сул элдвийн сонсогдох авч балбар минь эр нөхөр минь арайч тийм хийхгүй. Хийх байсан бол аль эртний тэхэл байсан. Энэ олон жил дэрээ хуваалцлаа. Намайг уучлсан шүү дээ гэж бодно. Цуутай явдлын гэрч одоо бол өтөлж доройтон ач зээгийн эрхлүүлж голоо дэвтэхээс өөр шидэггүй болсон өвгчүүл шууд унтууцлаа. Хөгшин азаргаж ороосруу гихчээр энэ балбар залуу хүүхэд сээрлэхэж гин шимэлдэг болсон хэм ясаа хэмхчүүлэх нь тийм. Сүнжидмаагийн шимийг сорж гүйцээ. Эм амтэн нэг алтал биз. Цагтаа манай хөгшинч хөнгөн сайварлаад лавсандаг. Тэглээгээд яах юм? Энэ муу минь байхгүй л амаараа шороо өмөхгүй юу би? Хэлээд яах вэ? Одоо жаргадаг цаг. Аяг тагшим олдвол цаашаа гэхгүй юм. Ач зээдээ ноолуулсан шиг налайж суухаас илүү юм ирнэ хаа байна. Балбар зөнж байна. Зөнөхөр барах уу? Ямар эрүүл ухаантай хүн хортой залуу охин дагуулж түмний нүдэн дээр галзуурч явах вэ тийм. Тархин иргсэн тэр нэг муу охинч гэж дээ охин хамуурсан толгойтой шаар. Эцгээс нь хүртэл үе мултарсан хөгшин хар юм дагаад гидгнэж годгонож явдаг. Хойтын өдөр эрэлгийн элчийн өмнө юугаа хэлэх юм бэ энэ балбар?
Өвгдийн ундууцал хаврын төмөр шиг галзуурн байхад тэгхээс тэг гэсэн юм шиг Балбар дотор бодолдоо өөртөөгөө харгалдаж хэвтлээ. Шатрын хөлөг 64 нүүдэлтэй. Цаана нь хурч бэрс гарна гэдэг ч амаргүй золиг юм да. За яах вэ? Үхээд арилаад өгнө. Үр хүүхэд гэж юм байх биш. Нэгэнт өнгөрсөн явдал. Сүнжидмаа бит хоёрын нүглийг бурхан таалаагүй. Үр хүүхэд минь миний замаар л сажилна биз. Тэгж ахин дахин нүгэл үржүүлээд яах вэ гэж бурхан шийдсэн бол тэгээд гүйцээ. Сүнжидмаа намайг энүүхэн хавьда шаралаг генерал шиг торгон амтан гайхуулж явхад түмний нүдэн дээр таанч муухай хорсгосон дав. Марти, орхи, яр шиг төвг. Эм амтан сэтгэл алдрал биз гэж бодсоор 20 жил өнгөрсөн ч энэнийг даройтох тусам миний хорсол сэрээд байх юм. Яад гинс. Нүд аних цагт сэтгэл амрах биз гэж эцсийн хариу гаргажээ. Сар саруулхан шөнө байлаа. Хорвоод ийм шөнө олон байдаг бол сайхан. Балбар хүзүү толгой хэрэтээ байж амтэн хүний хэл амны зугаа болсон өнөөхөө хөтлөн харилаа. Шүдэнд зурлагүй тэмтцээр баруун талын орны бүтээлгийг хуулж залуу сэвгрээ өвөртлөн нойрслоо. Уйтгарт олон шөнийг нойргүй тэлчилж барах болсон Сүнжидмаа Балбар ганцаараа биш хоёулаа. Тэгтээ бүр бүсгүй хүн дагуулж ирээд шууд орондоо орлоо гэдгийг мэдээд өндийч чадсангүй. Ясн хугарсан шиг шаналж. Арайчтэй Балбар минь. Тэр чинь аль эртний явдал шүү дээ. Миний өтөлж доройтхыг харах гэж чи сар шуу шиг сахиж суусан юм. Царай зүстэй залуу халуун байхад минь хөөгөөд явуулчихгүй яав та. Амьд хүү юм чинь аргаа олоод амьдрахал шүү дээ гэж зогсолтгүй нэгшин. Цөхрөх, шургчин унах гэдэг үүнээс өөр юу байх вүлээ? Цөрхрэн хашгирмаар байлаа. Даанч оройтжээ. Сүнжидмаа. Шатрын нүүдэл гэдэг уран нарийн хүч их төвчээр хад чулуу шиг хүйтэн ухаанаар зогсолтгүй давшиж байж хүчээр сая бэрс гардаг байна. Мадлна гэдэг хуурах төдий биш, гарцаагүй байдалд унгахын нэр юм байна гэдгийг Сүнжидмаа хүйтэн дэрэн дээр хацраа хайруулж үүр цайлгахтаа сая ойлгожээ. Зохиолыг бичсэн Бидрийн Баяр сайхан. Уншсан Эрхэнбаярын Баттарч.